Монгол Улсын хуулийн 23 жилийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ардчилсан шинэ үндсэн хуулийн угийнхийг Монгол Төрийн Түүхийн Музейд хүндэтгэлтэйгээр заалах ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Монгол 2012 оноос хойш ард иргэдтэй төрийн ордноо нээлттэй болгож танилцуулдаг болсон. Харин үндсэн хуулийн өдрийг угтаж өчигдрөөс төрийн ордондоо танилцах цахим аяллыг нээсэн байна. Ингэснээр иргэд дэлхийн өнцөг болон бүрээс гэрээсээ ажилласаа гар утснаасаа төрийн ордондоо танилцах боломжтой болж байгаа юм байна. Нийтийн дээр тухайлах системийг нэвтрүүлэх зорилгоор нийслэлийн иргэдийн төлөөлөгч ордын тэргүүлэгчд өнгөрсөн онд Улаанбаатар Smart Card компанийг байгуулахаар болсон. Тус компани Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийн болон цахим төлбөрийн систем зохицоор нь ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа юм. Энэхүү карт нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрснээр том аварийн автобуснууд кондуктор ажиллах шаардлагагүй болох юм. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт сайжирч, зорчигч гар утсаалан картаар төлбөрөө хийх боломжтой болох юм байна. Сүхбаатар дүүргийн голомт нарийн салбарт хуурамч мөнгө нэмлэгт гүйлгээнд орлоо гэх мэдээл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгахад иргэн БТ нар нь хуурамч 14 мянган рублээр гүйлгээ хийснийг тус дүүргийн цагдаагийн 1-р хэлцэг илрүүлсэн байна. Мөн сарын 4-нд Оросын холбооны улсын иргэн төрийн банкар үйлчлүүлэхдээ ихэнх хэмжээний хуурамч рубль солиулсан нь илэрчээ. Сар шинийн баяр төгсөнтэй холбоотойгоор хуурамч мөнгө нэмлэгтүүд худалдаанд гарах эрсдэл ихсдэг учраас анхаарал боломжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Нийслэлийн замын цаг дайны газар Монголын залуучуудын холбоотой хамтран өчигдрөөс эхлэн залуусаа архи согтууруулах дарааны зөвлөх хэрэгэлсэн үедээ автомашин бүж олоодороо гэсэн уриалгыг дэвшүүлэн олон ажил зохион байгуулахар болсон байна. Шинэ жил цагаан сар гэ нийтээрээ тэмдэглэдэг уламжлалт баярууд араараасаа өргөлжж байгаа энэ үед архи согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ автомашин барьж авто замын хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын биед нөхөж барангүй гэмтэл учруулах тохиолдол цөөнгүй гарч байгаагаас дээрх байгууллагууд ийхүү уриалгад хүргэжээ. Он гарсаар долларын ханш 80-аас 90 төгрөгөөр өсөөд байна. Арилжааны банкуд долларыг 1912-оос 1922 төгрөгөөр авч 1930-аас 1938 төгрөгөөр зарж байгаамаа. Харин 8 шарга зах дээр 1 $1 1932 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Хэрвээ гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж эрдэс соёлын экспорт өсөхгүй бол долларын ханш 2000 хүрнэ гэсэн тооцоог эдийн засагчид хийгээд байгаа юм байна. Харин энэ оны төсвүүд $10 ханшийг 1800 төгрөгөөр бодож суулгасан. Гэтэл долларын ханш хамгийн идэх муутай үедээ 1938 төгрөгт хүрчгээд байгаа нь хаврын бүтээн байгуулалт эхлэх үед тэнгэр таадахыг гэсэн болгоомжлыг төрүүлээд байгаамаа. Мэргэжлийн ялтын ерөнхий газрын дарга Батмөнхийг авилгатаа тэмцэх газар шалгаж эхэлсэн байна. Батмөнхийг үндэслэлгүйгээр ажилтнуудаа цомгтгсон нийслэлийн мэргэжлийн ялтын газар руу цөөнгүй ажилтан шилжүүлсэн хэрэгт нь холбогдуулан шалгаж байгаа юм байна. Батмөнхөн саяхан болсон байгууллагын хуралдааны үеэр намайг авилгатаа тэмцэх газарт өгсөн үнийг би бараг мэдэж байна гэж мэдэгджээ.